Энэ яг би анханасаа ч тэгс мэддэг байгаагүй. Зүгээр яг ингээд янгир нутгшуулаад эхэлсэн надад учир мэд хүмүүс ярьж байсан. Янгир гэдэг чинь бол дархан хүн юм. Энэ чинь бол монголчууд тэнгэрийн амт гэж үздэг юм аа. Хамгийн өндөр оргил дээр гардаг амт бол ганц амт бол янгир шүү. Тийм учраас янгирыг тэнгэрийн амт гэж үздэг. Тийм учраас нөгөө хүнүүгийн үеэс эхлээд хаадын гоёл, чимгэл бүх юм дээр янгир байдаг. Сүг зурган дээр хүртэл янгир байдаг шүү дээ. Тэгэхээр энэ янгир гэдэг амт нь бол эртнээс хүн гэдэг амт нийгэмшиж эхлэхээс ахуулаад ингээл ямар нэгэн байдлаар ингээл хамтдаа байж ирсэн ийм л амт юм лээ. Энэ нутагт тавцар тавьж байгаа янгирууд 1985 онд Өмнө Говь аймгийн Говь сайхан уулнаас Богдхан ууланд анхны 15 янгирыг авцар тавьснаар өнөөдөр Богдхан уулны 425 оны янгир болсон. 40 жил. 40 жил юм байна. 420 янгир. 420 шүү дээ. За энэ янгируудыг Богдхан уулнаас Булган ууланд авцар тавьж байгаа. Тэгээ би яагаад энэ миний үүрэг гэдэг байгаа вэхээр энэ их сонинд авцсан. Миний төрсөн нутаг Өмнө Говь аймгийн Говь сайхан. Би тэнд төрсөн. Манай ээж Говийн Өмнө Говийн хүн. Тэгээ би ээж хаан нутагт төрсөн 6 настайдаа аав нутаг уу Арангад ирж өссөн. Ер нь бол хүн чадахгүй гэдэг чинь бол хүний чадрын төл биш шүү дээ. Ахцүү чанд итгэл зүтгэл өрийн нэг л дуцлах гэж л өгдөг. Ямар ч ажлыг чадна. Нэг чи өөртөө итгэхгүй, хоёр чи зүтгэхгүй байна л гэсэн. Учир нь ерөөс чадахгүй гэж бодох хэрэггүй. Таны ер нь хувийн бодлоор ан амьтанд хайртай байх, за өөр хүүхдүүдээ ан амьтанд хайртай болгож өсгөж хүмүүжүүлэх гэдэг ямар ач холбогдолтой, ямар өгөөжтэй зүйл гэж боддог вэ? Байгаль дэлхийн ертөнц өөрөө зөвхөн хүн зориулагдаагүй. Бидэнтэй зэрэгцээ оршдог амьтан, ургамал, бичил биетэн гэдэг ингээд бүхэл зүйлийн ийм биологийн экосистемийн гинжүүн одоо ийм хэлхийн дунд байдаг. Энэ хэлхээ ямар нэгэн байдлаар тоглоод юм уу аль нэгэн талдаа аль нэгэн төрөл зүйл нь устж үгүй болох юм бол байгаль дэлхийн өөрөө эргээд энэ гинжи хэлхээс тасраад эхлэх юм бол өөрөө нөгөө ингээд сүрэх юм уу те ийм нэг нөгөө бусад гинжи уруулуудаа татаж унгаж сүрдэг нэг ийм хүн холбоо шиг ийм гинжи хэлхээтэй байдаг. Тийм учраас нэг цаасаа л хөөрөөд эхлүүл тэгэл тэр нь цаашаа ингэ явчихдаг. Тийм болохоор хүн өөрөө хөлтэй хайрладаг шиг байгаль дэлхийгээ ан амтнаа аль алиныг хайрлаж иж энэ өөрөө одоо бий болж илүү урт хугацаанд бидний өөрөө хөлт энэ дэлхийн ертөнцийн өөрөө илүү их хамгаалан яг одоогийн байгаас дордуулдгүй маа гэхэд одоо дээрдүүлдгүй маа гэхэд дордуулахгүй авч явахд хамгийн чухал юм бэл. Тийм тул бид нар ч одоо нэг юм штэ. Монгол хүн болж төрсэн. Монгол хүн юугаараа ондоо гэхээр нүүдэлч ахуй соёлтойгоо хамаарат ан амьд нөгөө 5% мал болон байгаль дэлхийтэйгээ ингэ зохицож амьдэрдэг. Тэгээ тэр үүднээсээ бид нар өөрөө хүмүүстэй энэ Монгол өв соёлын амьдралын хэм маягийг бид өөрсдөө өвлөж үлдэх ёстой. Тэгэхийн тулд ямар нэгэн хэлбэрээр өөрөө хүмүүстэй нэг одоо байгаль дэлхийтэй харьцах энэ ан амьтныг хайрлах чиглэлээр ямар нэгэн зүйлийг үлгэрлээд хамтдаа хийгээд ингээ явах нь аягүй чухал юм байна гэж ойлгоо. Тэгээд одоо манай хүүхдүүд өвлийн яг ингээд нөгөө ингэрэндээ тижэл тавьж эхлэхэд манай хүүхдүүд өвлөөрт хичээлдээ гарахтаа шуудаа тижээлээ өөрж гараад нэг шуудаа нэг 40 жилийн шуудатай тижээлийг өөрж гаргаад тавьчаад тэгээ хичээлдээ явдаг. Тэгэхээр тэр чинь ингээд амьдралынх нь хэмнэл болцсон. Ингээ яг юм юутай жишээтэй. Тэгэхээр одоохондоо миний хүүхдүүд одоо тэр болгоныг бүрх нарийн дэлгэр ойлгодог хэсгийг мэдэхгүй. Гэхдээ ямар ч таасан нэг амтныг хайрлах тэр амтныг бол одоо үгүй хийчих юмсан гэсэн бодол ямар ч одоо байхгүй гэдэгт бол 100% итгэлтэй байгаа. Тэгэхээр тижээлээ тавьчих хичээлдээ явж ийн гэдэг чинь айгүй гоё хэвчтэй тий. Тэгээ зэрлэг амтнтэйгээ тавьж ийн гэдэг. Тэгээд тэрүүгээр л одоо өөр хүмүүс маань хойч үедээ яг өөрөө хүмүүстэй бас яг энэ юмыг өвлөж үлдэх хэрэгтэй учраас би өөрөө хүмүүстэй бас яг юм болгож ил хүмүүжүүлэх хэрэгтэй гэж боддоо шүү дээ. Таны ингээ анзаарснаар ер нь хүн ямар хүн яг мэдээж хүн болгоны дотор байгаль дэлхийгээ хайрлах, байгаль дэлхийдээ ээлтэй бай гэдэг нэг тийм
хүсэл бол байдаг л баг тий. Гэхдээ тэрийгээ яг ингээд бодит болгох нь ямарваа нэгэн ажлыг эхлүүлнэ гэдэг бол өөрөө бас маш чухал та. Яг ямар одоо хүчин зүйлэр их үү эсвэл ямар хүмүүжлэр их үү яг энэ ажлыг ингэж бодит болгох юм бол таны анзаарснаар Их олон юм хамаардаг болов гэж бодож байна. Би хүүхэд байхад булгуулын ангир дээр нэг том ангир өшөөд гэсэн улаангт. Тэгээ тэрний сүүдэр дээр суучаад яг одоо энэ булгуулын зүүн ангир руу хараад энд ямар нэг амтан байхгүй мэдсэн ч гэсэн аргал ангир явж байгааг харчих юм шиг айгүй хүлээгээ сүүдэрт нь хараад ингээл айгүй хайдаг байсан. Тэгээ тэр мэдрэмж нэг тийм мартагдгүй. Тэгээ нэг 2018 онд Богдхан ууланд санамсаргүй байдлаар тэнд очиж суурьшихаар болоод тэгээ ингээ очисон тэр уулын өндөр ороогоор янгир явж харагдаад тэгэл тэр үеэс эхлээл янгирэндаа нөгөө хужир мараа тавьж өгөөл ингээл ясна нэг сар гарan дараанаас эхлээд буугаад ирт юм лээ. Тэгэл өдөр бол хужирн дээр орж ирэл ингээл өвөлд нь тижэл тавьж өгөөл ингээд байсан. Өдөр бол гарч тэгээ харах болгондоо уйдах юм уу гэд ингээд бодсон чинь үгүй яг эсрэгээр харах тоолондоо яг анхудаа харж байгаа юм шиг баярлагдав. Тэгээ нэг тийм сонир мэдрэмж аваад байсан. Тэгээ сүүл рүүгээ эн чинь нэг юм юм лээ. Энэ мэдрэмжийг зөвхөн би цөөхөн өрөөнд мэдрээд байх айгу хайрын санагдаад. Яг энэ мэдэрж байгаа мэдрэмжийг илүү их нутагт маань энэ хүүхд багчууд, хөгшдүүд, залуучууд яг нутгийнхаа энэ мэдрэмжийг булгуулан дээр аваад яг ингээ хардаг бол энэ ямар гоё мэдрэмж авах вэ гэдэг энэ бодлол төрсөн. Тэгэхээр энэ болгонд ингээд их олон юм хүчин зүйл нөлөөлдөг болов гэж бодож байна. Бид нар ч одоо ингээд нөгөө эрх үйл ямар байхыг, эрх зүүн ямар байхыг тий. Тэгээд эрх өдрүүд ямар байхыг нар сараа хараад тэнгэр хараа шинждэг. Газрын мэрэгч амьтдыг хөөөгөө ургааж эхлэхээс ахуулаад эрх үйл ер нь их хатуу үйл болох нь гэж мэдэрдэгтэй адилхан монголчууд энэ байгальтайгаа ойлголцох зэрэгцэн орших амьдрах энэ хэм маяг бол аюу нарийн тийм одоо зүн бэлэгтэй мэдрэмжтэй ийм хүн холбоотой юм. Би бол тэгж л хардсан шүү дээ. Булгуул өөрөө их түүхтэй их зүсэг бишрэлтэй хүмүүсийн хувьд тэгж одоо их одоо дээдлж харилдаг ийм уул шүү дээ. Тэгээд энэ одоо жишээ нь юу гэдэг та бол за булгуулан дээр аваачаад нутагшуулчих гэдэг сэтгэл зүгээр бол мэдээж шууд болохгүй байх та. Тэгээд энд бас нэлээд тийм одоо сүсэг бишрэл талаасаа ч тэр процессын нэлээд ажлууд явагдсан баг. Тэгээд булгуулан дээр гэх юм бол нутаг янгирыг нутаглуулбал болох уу болохгүй юу үржих үү үржихгүй юу гэх юм чинь бас яг эхлэх гэдэг өөрөө бас нэлээд том бэлтгэл ажлыг базаах шаардлагатай зүйл шүү дээ тий. Яг одоо жишээ нь энд нутагшуулахад болох юм байна гэдэг бодол илүүтэй Богдхан уулын нөхдийн аманд илүү таарсан болов. Яагаад гэвэл яг л тэнд хүнтэй ойрхон төвс өрн газар шүү дээ. Ялгаагүй Аранга аймагаас илүү төвс өрн газар. Тэнд нутагшаад болоод амьдраад ингээд 40 шахам жилийг туулж ийн гэдэг бол одоо булгуу ялгаагүй болох юм байна. Иж тижээлээр болох юм байна. Дээрээс нь илүүтэй энд нөгөө илүү стрессгүй, амар тайван, том бэлчээрлэх газар нутагтай юм байна гэдэг имийг яг тухайн амтантай ингээд 2018 оноос хойш 23 он хүртэл 5 жил хамт зэрэгцэж амьдраад ирэхээр илүү их тэр мэдрэмж төрөөд ирэхээр магадгүй тухайд цор ганц болно гэдэг 100% итгэлтэй байсан хүнж байж магадгүй. Ягаад гэвэл анх энэ асуудлыг ярихад хүмүүс болох уу нэр болдог бол бас наач гоё ажиллаа л гэж ярьдаг байсан. Тэгээд биологийн хөрөлн дээр ч гэсэн анх энэ асуудлыг авч очиход бол эхэндээ ерөөсөө хүлээж авах ойлгохгүй байсан. Энэ бол одоо тийм амархан хийчих ажил биш ээ гэдэг асуудлыг бол энэ нэлээх ярьж исэн учраас одоо ингээд болцсон хусаад болно гэдгийг одоо хамт зэрэгцэж оршиж байгаагаа үед ойлгож исэн учраас л энэ ажлыг л болсон болов гэж боддоо шүү дээ. Тэ. Тэр одоо нутагшуулж эхэлсэн цагаасаа хойш нэг юм ойлгосон. Энэ бол зөвхөн миний хүн болж төрсний үүрэг байсан юм байна. Би яг ийм үүрэгтэй төрсөн юм байна гэдгийг ойлгосон. Өгдөл нь яагаад гэвэл энэ нутагт тавцар тавьж байгаа янгирууд 1985 онд Өмнө Говь аймгийн Говь 3 сайхан уулнаас Богдхан ууланд анхны 15 янгирыг авцар тавьснаар өнөөдөр Богдхан уулны 400 гаруй тонны янгир болсон. 40 жил. 40 жилийн дараа. 400 гаруй янгиртай. 400 гаруй шүү дээ.
За энэ янгируудыг Богдхан уулнаас Булган уулын доцор тавьчих. Тэгээ би яагаад энэ миний үүрэг гэдэг байгаа вэхээр энэ их сонир давцал миний төрсөн нутаг Өмнө Говь аймгийн Говьгоороос авах. Би тэнд төрсөн. Манай ээж Говийн Өмнө Говийн хүн. Тэгээ би ээжийн нутагт төрсөн 6 настайдаа аавын нутаг буюу Арангад ирж өссөн. Одоо яг л нөгөө найз нөхдөд болох хамт олонтой бүх мэдрэмжийг Арангадаа авсан. Тэгээ ингээд хоёулаа миний нутаг. Зарим хүмүүс чи хоёр нутагтай аль нь чиний нутаг юм гэлдэг. Тэгээд энэ өөрөө чи аавдаа илүү хайртай юу, ээждээ илүү хайртай юу гэж асууж одоо яг адилхан. Хоёуланд нь очиход миний одоо ингээд өөрөө юмсах миний нутаг гэдэг энэ нэг жинхүү нэг юм бодол. Тэгээ ялангуяа 40 гараад ирэхээр хүн чинь ингээд нэг нутаг руу гараад ирэхээр нэг ингээд идэх те. Тийм мэдрэмжийг аль алнаас нь авдаг. Тэгэхээр энэ янгир Өмнө Говь аймгийн Говьгоорын сайхан уулнаас гаралтай Богдхан ууланд сорьсон эндээс эцсийн очих цэг нь Булган уул. Тэгээ яг энэ давцал яг одоо надад адилхан байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо цаанаасаа зөрүүдэр ингэ тааруулсан биш. Зүгээр л яг энэ ийм үүрэгтэй төрсэн юм байна гэдгээс үлд нь ойлгосон. Яг анхны энэ ажлыг зохион байгуулахад хамт явсан манай найзууд байна. Бас манай 93 оны ах эгч нар байна. Тэгээд тэд нар яг ингээд сүлд нь манайхан тавьсныхаа ард дээр ярьж байгаа шүү дээ. Яг тухайн үед ерөөсөө 50 хүртэл над юм илэрхийлэхгүй л байгаа байсан. Яг ямар нэгэн байдлаар наа чи хэр бүтэх болоо гэдэг юм яриад байснаас биш яг тавьсны ард дээр яа энэ хүртэл бас санаанд буухгүй байсан шүү гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бас энэ сонир юм билээ л дээ. Тэгээд ялчих. Яагаад яг нутгшуулах нь зүйтэй юм байна гэж та бодсон юм? Одоо энэ бодол чинь бол одоо 2 жилийн өмнөөс за 3 жилийн өмнөөс эхэлсэн байхгүй. Тэгээд Богдхан ууланд 18 онд ирж суурснаас хойш энэ янгиртай өдөр болгон энэ янгирхийг хараад өдөр болгон ингээл өвс тэжээл за тэгэл хожир мараа гэл ингэтэй чи яана заримдаа манай гэрийн гадаа чинь ишгэ хүртэл авчирж иж үлдээгээд 3 хоног үлдээгээд тэгээ манайх цэцэрлэг гэж бодсон юм уу яаш ингээд би нөгөө бичлэг хийгээд нэг сошиал дээр оруулчихгүй юу. Гэсэн чи тэр өнгөрсөн жил сошиалаар нэлээ явсан байл. Тэгээ нөгөө ишгч өглөө ирэхээр манай гэрээ гадаа нэг хөрвөлчээд байдаг. Тэгээ нөгөө хүч ийш тийш алга болчих гээл тэгээ харангаж байгаа халуун өдөр чинь бас эвгүй болчих واخ гэх нэг ус зүлэг усдаг услгааны систем хадны хажууд тавьчихаар очиод норцоо хад долоогоо тий. Тэгээл тэрүүгээр нэг хөөх өвс идэл тэгээ нэг ийш тийш явах гээр нь жаахан ингээл нөгөө дуурдаг шүү дээ тий. Тэгээ нөгөө хулган зурм шиг дуурахаар гүгүүд тэр найлаа гүгүүд тэр. Тэгээ яг баригдахгүй өрнө ингээд гэрийн гадна тал тоглоо яваад. Тэгэл яг ороо нар жаргахын алдад ихэн хурж ирэл дагуулаад аваад уулын үед авахаар авчихна. Айгуу сонь. Тэг яг тийм тохиол яг 3 өдөр дараасан баг. Тэгээ ингээд энэ болгон чинь ингээд юу хэлээд байна нөхөр яг ингээд амьдралынхаа үед энэ амттай манай гэр бүл ингээд яг зэрэгцээд яг амьдэрдэг. Тэгэхээр энэ мэдрэмжийг зөвхөн бидэд аваад айгүй хайрын санагдсан. Тийм учраас нутагтаа энэ янгирыг нутгшуулж болох юм байна. Ингээд нутгшуулчвал магадгүй 10 жилийн дараа тий. Энэ нутгийнхан бүгдөө энэ бидний мэдэрж байгаа энэ мэдрэмжийг энэс тутгааргүй мэдрэмжийг нутагт хүүхд бачууд хүн ард аавна гэвэл ямар гоё юм гэдэг энэ л бодлоос үүдчил ер нь энэ санаад ирсэн. 23 онд анх нөгөө янгируудаа барихаар бол яг ажиллаа эхлүүлээл Наранчигийн багшаагаа авч Богдхан уулан дээр авч очиод ерөөл тавиулаад энэ ажлыг та нэг сайхан даатгах гэж байна. Тэгээ багш маань сайхан ерөөл тавиад тэгээ Булган ууланд очих уул усан таваас сайхан даатгаад өгч байна. Ингээд нэг сайхан багшаараа ном уншуулчаад тэгээ яг тэндээс хөдлөө явж исэн чинь манайхаа яг тэр ажлыг дөнгөж одоо нөгөө барих ажлаа эхэлсэн бич ярангаас гараад эсхийн тойрог хөрөөгүй ажиллал араас уцаарж исэн. Эхний янгир баригдлаа гэхэд л зүгээр өөрөхгүй л огшоол тэгэл нодлон сурсдаг юм л бас гоё. Тэгээд нэг өдөр байсан тэр өдөр би яг арангаар нутг руугаа дөрүүлээ гарч ирсэн. Тэгээ 3 хоног хүлээлээ. Дөрөвдүгээр хүртэл нэг ч янгир нэмж баригдаг. Тэгээ санаа зовж ирсэн баг. Энэ ажил маань ер нь яадаг бол гэл санаа зовж ирсэн. Яг тэгсэн дөрөвдүгээр өглөө манай нөө хэрийн кемп отог дээр нэг буг ганцаараа ороод ирсэн. Өглөөр унтаа дөнгөж ирэхэд нурж ирээд тэгээд тэр хүмүүст хамт зураг бичлэг авахуулаад ингээ харж байжгаад ямар ч өрөхгүйгээр
хурж ирчээд тэгээ уул руугаар авсан. Тэгэл тэр өдрөөс эхлээл 2 хоногийн дотор 11 тоотлогоо янгирийн 10 баригдсан. Тэр нэг юм байгалийн нэг юм сонир хилэмж яваа. Магадгүй тэр бугаар дамжуулж уулын савдаг хурж ирээд тэр хүмүүсийг аюулгүй гэдгийг харчаад те ингээд зөвшөөрлөө өгчөөд явж байгаа юм шиг хурж ир явсан. Тэгээ би тэрийг тухайн үед богдхааны байгаль хамгаалагчдаас асуусан. Энэ хэв тийм тэжээвэр юм уу? Нөгөө борхуу гэдэг нь байдаг ус борхуу энд байхгүй. Энэ хэв тийм тэжээвэр хүнтэй ойр бууг байхгүй гэж байгаа. Тэгэхээр зүгээр л ингээд өглөөний урах наран дээр хурж ир уулзчаад тэгээ явхад л 10 тооных нь баригдсан да. Аюул сонио. Тэгэл яг маргааш ингээл орж ирлээ штэ гээл яг энд ингээл тэр хийдийн тэн дээр зогсоол орон нутгийн телевизэд яриа өгж явахад бүр өөрөө ирэхгүй ингээд огшоол ингээл яг ингээл гэдэг юм лээ. Тэгээд яг янгиртай ясанаас янгируудаа тосч аваад иргсэн биш нэг лайв хийж ингээд машин бариаг байсан. Үг гардгүй зүгээр л урсаад байсан. За манайхаа янгир орж иж ин гэдэл хасаш өөр надад ямар нэгэн тийм үг хэлж чадахгүй байсаргаал орж ирсэн. Тэгээд болгоо уулын өмнөр ороод ирсэн манай төгсөгч хураалал сүү өргөөл ямар гоё юм бэ гэж хураалал алга ташаал ингээл бүгд л байсан да. Ер нь энд оролцсон бүх хүмүүс. Одоо би сая 4 дахь удаага хэтэл бас эвгүй болж л байна бас. Сонир мэдэр юм шиг тий. Би өмнө ямар нэг зэрлэг амтанд нутагшуулж исэн үйл явдал дээр ерөөсө очиж үзээгүй, өнөдөр харж үзээгүй. Тэгээд өнөөдөр энд ирээд яг ингээд янгирыг уулан нутагшуулж байгаа энэ үйл явцыг харсан чинь үнэхээр сонирхолтой. Танаас яг лавлаж асуумаар санагдсан. Нэлээд хит хитэн асуулт надад гарсан л да. Нэгдүгээр гэх юм бол хүмүүс их ирж үзье. Одоо нутгийн эргээд оршин суугчид их бэлгшээж ирж үзхийн. За зарим нэг энэ өргөл будаач өргөж байгаа харагдах юм. Тэгээд энэ бэлгшээлийнх нь утга учир нь чухам юундаа байдаг юм бол гэж бодож илаа. Одоо хайрхандаа нэг өргөл өргөж байгаа юм шиг те нэг бэлэг өгж байгаа юм шиг эсвэл энэ амтандаа өөрт нь сайхан нутагших үржих ийм газар авчирсандаа бас амтандаа ч нөгөө талаар бас буян болж байгаа юм шиг талын мэдрэмжүүд төрж илээ. Манай Арангахны хувьд бол тэр дундаа янгир гэдэг амтан хол юм шиг нь хамгийн харахад. Яагаад тэгэхээр янгиртай ясаа 1956 онд босгож байсан. Одоос 70 гаруй жил юм те. Тэгээ болгоо уулын янгир дээр бас том янгир хөшөө гэдэг гэсэн. Яагаад ч юм янгиргүй нэ янгир хөшөөнүүд. Яагаад сонирхолтой. Угтах үдэх бүх хүмүүсээ ер нь ихэнх хүмүүсээ дандаа янгиртай ясан дээр тосч авдаг үдэхтэй янгиртай ясан дээр гаргаж өгдөг. Тэгээ энэ амтны янгиртай одоо ингээд нэг сошиал өчгөр нутг руугаа орж иж байгаасаа дандаа янгиртай ясны зургаар стори хийдэг. Тэгэхээр энэ нэг юм аргахны хувьд хол юм шиг нэ маш ойр амт. Тэгээ энэ амтэн яг боддороо бий болоод ирэхээр энэ нутгийн иргэд маань маш сайхан хүлээж авч бэлгшээж хүлээж авч байгаа. Тэгээ яг боддоор нь энэ түүхийн гэрч болох гэж ирж боддороо энэ амтныг харах гэж тэгээ энэ амтныг бэлгшээж хүлээж авч байгаа учраас энэ хүмүүс ингэж сайхан ярьж байгаа. Тэгээд энэ одоо 4 дахь удаагийн нутагшуулт. Өмнөх 3 удаагийн нутагшуулт дээр маш хүн ирсэн. Энээс их ирсэн гэж үү? Бүр үнэхээр их ирсэн. Тэр дундаа өнгөрсөн жилийн 24 оны нутагшуултан дээр бүр Монгол орны өнцөг болон мөрт байгаа Арангаах мөр зорж ирсэн. Эхний жил үйл явцыг мдээгүй нийтэд нэг зарлахгүй байж байгаа тавьдсан чинь тэрэнд хүмүүс оролцоогод их харамссан юм. Тэгээ хоёр дахь дээр нь бид нэг 7 хоногийн өмнө мэдээлэл тавьсан. Тэнд бол бүр зорж ирсэн. Эрдэнэтээс ирсэн, Дорндоос ирсэн, дандаа Арангаахын ш Улаанбаатараас их ирсэн. Тэгээд хүмүүс маш ихээр зорж ирсэн. Тэгээ энэ үйл явцыг харах гэж. Нодн бол ерөөсөө мэдгүй бүр наадан цаашаа гэдэг шиг юм болсон. Бүр ингээд зам дүүрээд сул газар буюу ногоон зүлэгт тэр чигээрээ маш эргэн тойрон бүр ингээд маш их машин хүм бол одоо өнөөдрийн энэ байгаас бүр 10 20 дахин их байсан. Маш их хүн ирсэн. Тэгэл гоё дээл уцтайгаа ирээл хураалал сүү удаа өргөөл ингээл үр хөвгтүүдээ нэлхнат хөвгтөө тэгвэл тэргийн цэртийн хүнээ
Түрээл Харин ороод хөгшин ирж настай байгаа хүний тийм. хүртэл тэврээллээ. Түшээл ороод ирж байгаа. Тэр улсууд энэ сайхан үйл явцыг хараад ингээ амьд ахуудын ийм сайхан юм олж харна гэдэг чи өөрөө сайхан шүү дээ. Тийм учраас ер нь манайхаа энэ үйл явцад аюу гоё бэлгшээж оролцож байгаа. Тэгээ манай булгуу бол өөрөө их тийм сүсэг бишрэлтэй хангаахны бүр гол шүтээ бол. Тэгээд зултай цоргон зул өргөдөг. Битүүнээр зулын 25-нд бурхан багшийн ихтүүцсэн өдрөөр шинийн 8-нд зул өргөдөг. Ийм зултай харах учраас их сайхан бэлгшээж үлээж авч байгаа. Тэгээ би энэ хүмүүсийг ингэж бэлгшээж авч байгаад манай төслийн багийнхан маш хууртай. Тэгээд нэг сонин тохиолдол гэх юм уу хүн өөрөөрөөхөөрөө янз янз хүлээж авдаг юм л. 3 тохиолдол байна. Нэг нь манай 99 оны төгсөгч, Арангаа төгсөгч надад өөрөө ярьсан. Тэр сайхан гадаадд ажиллаж амьдарч байгаа тэндээ эндээд ингээд ахыхаа одоо шарилыг авцарч нутгшуулаад одоо ингээд нөгөө 49 оны өнгөрсөн ч гомдлон тайлж өгөхгүй, харуулсан тайлж өгөхгүй байгаад байсан гэд. Тэгээ энэ анхны янгир нутгшуулах үйл явцад оролцохдоо ахыгаа ууландаа янгир болоод ирлээ гэж өчрөг хөвөлөө. Тэгээд тайтгарсан гэж. Одоо энэс хойш ингээд нөгөө тайтгараад одоо ах маань ууландаа янгир болоо ирцэнтэй гэж бодож тайтгардаг гэж. Бас нэг хүн маань надад хэлсэн аав минь энэ үйл явцыг харсан бол ямар гоё вэ гэж бодож үйлсэн гэж. Одоо манай нэг багш байна. Надад бичлэг явуулаад, найзтайгаа бичлэг явуулаад. Найзтайгаа битүүрийн уулзсан хамгийн сүүлийн уулзалт янгирын тухай ярьсан шүү дээ. Тэр бичлэг нь. Яг одоо тэнд харагдаж байгаа бааз дээр байжгаад энтлийн хадан дээр байгаа янгируудыг хоёул хараад тэр янгир байна гэд яриад гар утсаар бичсэн бичлэг надад болсон. Найзтайгаа битүүрийн уулзсан уулзалтын хамгийн сүүлийн бичлэг янгирын тухай ярьсан шүү дээ. Тэр энэ бол нэг тийм сонир юм билээ. Хүн хүнд өөр гэсэн мэдрэмж өгдөг нэг юм. Одоо ёстой нөгөө хүннийг үеэс эхлээд тэнгэрийн амтан гэдэг шиг тийм лээ. Монголчууд бид нар их тийм ер нь ямарваа нэгэн зүйл дээр их тийм сүсэг бишрэл өндөртэй хүмүүс шүү дээ, тийм ээ. Тэгээ ялангуяа энэ амтан гэдэг талаас ховран амтан гэдэг дээр ч гэсэн бас сүсэг бишрэлтэй. Одоо жишээ нь хямартай хүн чон хардаг ч гэдэг юм уу. Ямарваа нэгэн амтан дээр л ямар нэгэн бэлгшээл байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ янгир гэдэг амтан өөрөө бас яг монголчууд бидний бэлгшээл гэдэг талаас ямар бэлгшээлтэй амтан бэ? Энэ яг би анханасаа ч нэг мэддэг байгаагүй. Зүгээр яг ингээд янгир нутгшуулаад эхэлсэн надад учир мэд хүмүүс ярьж байсан. Янгир гэдэг чинь бол дархан хүн юм л. Энд чинь бол монголчууд тэнгэрийн амтан гэж үздэг юм аа. Хамгийн өндөр уулын хамгийн өндөр оргил дээр гардаг амтан бол ганц амтан бол янгир шүү. Тийм учраас янгирыг тэнгэрийн амтан гэж үздэг. Тийм учраас нөгөө хүнүүгийн үеэс эхлээд хаадын гоёл, чимгэл бүх юм дээр янгир байдаг. Сүг зурган дээр хүртэл янгир байдаг шүү дээ. Тэгэхээр энэ янгир гэдэг амтан чинь бол эртнээс хүн гэдэг амтан нийгэмшиж эхлэхээс ахуулаад ингээл ямар нэгэн байдлаар ингээл хамтдаа байж ирсэн ийм л амт юм лээ. Тэгэхээр бэлгшээл талаасаа бол бэлгшээл талаасаа их утгатай. За нөгөө талаасаа ховор ан амтан гэдэг бол нэг талтай авна. Тэгээд энэ амтны чи харах тоолондоо
ямар гоё юм ажил үтгэнэ хэмэртэй байна гэл ингээл хүн бодоход л тэр бодлороо дээрээс нь энэ үгээрээ айгүй 2 дахин буруу хурааж байгаа байхгүй. Тэгэхээр хүн сайхан юм бодож байгаа, сайхан юм ярьж байгаа хүн бол нэгд муу юм хийхгүй, муу гэлэхгүй. Тэр муу юм бодохгүй. Тэгэхээр эн чинь эргээд зөвхөн нэг талтай амьтын юм шиг болооч нөгөө талтай энэ оршин байгаа газараа хүний нийгэмд бас юм эерэг ийм уур амьсгалыг төрүүлж идэг, эерэг энергийг түгээж идэг ийм сонирхолтой амьт юм лээ. Оюун ухаант гэдэг утгаараа хүнийг одоо сэтгэл зүйг нь бас засж штэ тий. Тэр чинь ингээд ер нь гэхдээ ямар ч хүн ялангуяа ийм хадан уулын орой дээр явж байгаа амьтныг харна гэдэг бол бас л зүгээр л тэрийг харах гэдэг мэдрэмж талаас хүнд маш гоё кайфыг мэдрүүлж идэг болохоор одоо бэлгшээлтэйгээ тэрийг хослуулах юм бол тэгэл заастай ажил үйлс бүтгэн гээл өөрт нь ч гэсэн одоо хүн чинь тэгэл сэтгэлийн л амтан за ажил үйлс бүтгэн гээл бодхол юм бол ажил нь бүтчихлээ гэдэг тий. Тэр нөгөө бодол үг хоёр нөгөө бүгдийг дагуулдаг. Амны бэлгээс аштын бэлэг тогтно гэж монголчууд ярьдаг шүү дээ. Тэгэхээр угаасаа ямар гоё юм бэ? Ажил бүтгэн вэ гэж залбирчгаад чинь тэгэл тэр ажил бүтчихлээ тий. Янгар төслийн хүрээнд хизээнээс ахуулаад хэдэн удаагийн хичнээн тооны янгрыг яг энэ Арангаан Булган хайрхан ууланд нутагшуулж байгаа юм. 2023 оны 6 сарын 10-нд анхны 11 янгар авчирсан. Тэгээд тэр дунд том үржилд орохоор тех байгаагүй учраас 10 сарын 20-ноос өмнө гэж тооцож анхны том тех буюу сүлдийг нэг юм ямаатай авчирсан. Янгиртай. Тэгээ энэ 10 сарын 11-нд авчирч ирсэн. Тэгээ тэр янгиранда уул усны эзэн сүлд нь болж яваг. Сөргийн мандаа сүлд нь болдог. Харсан хүний сүлд хэмэр нь өөдөө байхэ гэж сүлдгийн нэр өгсөн. Тэгээ одоо манай нутгийн сүлд гэж нэрлэдэг. Тэгээ ихрлээ дэрэн сүлдээ ажиллаа айгуу сайн хийж байгаа. Ажилтай сүлдээ шүү. Ажилтаа айгуу сайн хийж байгаа. Өнгөрсөн жил чинь 7-8 ашиг өгсөн. Тэгээ бид нэр анхны 13-аас 7-8 ашиг гэдэг чинь бол 20 гаруй явсан. За энэ дээр бид нар өнгөрсөн жил 16-г тавьсан. За энэ дээр ахаад нэг тех ирсэн тэрэндээ дархан гэж нэр өгсөн. Яагаад дархан гэж нэр өгсөн бэ гэхээр нэгдүгээр дархан цаастын шийдвэртэй хамт ирсэн. Болгоолыг дархан цааст болох шийдвэр 6 сарын 5-нд улсын их хурлаар ороод Монгол улсын 16 дахь дархан цааст болсон. Тэгээ энэ дархан цааст энэ дархан цаастын шийдвэртэй хамт ирсэн сүлд нэгдүгээрт, хоёрдугаарт манай Арангаан аймаг бүхий үлгий дархан аваргуудын үлгийн нутаг гэдэг үгнээс дархан аваргуудын одоо үлгийн нутаг энэ юу одоо хизээш битгий тасаргээ гэж бодож дархалж. За нөгөө талдаа Монгол улсын төрөнд бол дархан манаа гэж хэлдэг. Тийм учраас дархалж энэ янгиртаа дархан гэж нэр өгөөд тэгээ одоо Булган ууланд маань байгаа янгирын хоёр том сүрэг, нэг нь сүлдийн сүрэг, нөгөөх нь дархны сүрэг гэж ярьдаг юм одоо тэгээ хоёулаа өнгөрсөн жил сүлдийнх эхэрсэн, энэ жил бас ахаал эхэрлээ. Дархны сүрэгтэй бол тэр болгон таарж өгөхгүй байна. Яг уу 10-д болуулаа явж гин гэсэн. Тэгээд нилээд ишгтэй явна гэсэн. Тэгээ олон энэ чинь нөгөө нэг мод ургаад ингээ ногоорчхоор бас харагдчихгүй. Тэг яг ингээ хадны ороод дээрээс хийж гарч ирэхэд нь бид нар баримжаа харж харна. Нэг бол хүн артай зайшгүй ингээ таарах үед. За яг бид нар GPS-ээр хянаад байгаа боловч одоо шинээр төлж байгаа төлийг бол одоо бид нар чинь одоо чип тавих боломжгүй учраас хянах боломжгүй. Тэгэл ингээд ер нь бол одоо бид хэд эхний одоо энэ 3 удаагийн 4 удаагийн тохиолдолд нийтдээ 50 янгар авчирдаг байна. 50 янгар. За энэ 2 жилийн хугацаанд бол өнгөрсөн жил энэ жил хоёрын хугацаанд 20 орчим төл өгсөн байгаа. За тэгэхээр нэг одоо 70 орчим болчихж байна. Тэгэхээр тэрний дараа жил буюу эх жил 26 онд энэ тоотлого ер нь 100 хүрэх юм байна. Тэгэхээр энэс хойш хүний оролцоог өргөснө гэж бодож байгаа учраас янгир төсөл ерөөхдөө болгоо олонд бол энэ хүрээд ер нь бол өндөрлж байна. За зөвхөн бид нар биологийн олон янз байдлыг, генетик олон янз байдал нь ямар хөө байна вэ гэдгээр сорс стейжүүд аваад цаашаа шинжилгээнд өгсөн байгаа. Энийг харж агаад цус солих шаардлага байна гэж үзвэл эх жилүүдэд тодорхой тооны тэхүүдийг авчрах хар төлөвлөж байгаа. Өвөл нь надад манай найзууд сүлдийн зургийг авчирч билгээсэн. Яг фото зургийг.
манай гэрэл зурагч Батхуу гээд аюу сайхан гэрэл зураг дарддаг нутгийн дуу баг. Энэ дүүгийн нэг зургийг авчирч бэлгээсэн чинь тэр нүдэн дээр сүлдийн нүдэн цэнхэр байдаг. Зурган дээр үү? Тий. Яг нүдэн цэв цэнг. Тэгээ энэ яагаад ингэж цэнхэр байдгийг гайхаад би нэг гар утсан дээр хараад яг тавьж явах үед нүдний болтыг авсны дараа би нэг гар утсаараа зураг дарсан байдаг. Тэрийг хараад татаа харсан чинь баруун нүдэн цэв цэнхэр. Зүүн нүдэн зүгээр бор. Тэгээд бодсон. Энэ ямар сони. Ийм сони тэмдэгтэй тэрч те. Тэгээ сүлд гэдэг нэр нь ч гэсэн өөр өөртөө ингээд энэ дэрэнгүүтээ бүр сүлдгээ нэрээ үнэхээр мэдэрсэн юм шиг өөрөө бүр ингээд сүлчиг байсан. Тэгээ яг ингээд сүлдийг уул руу тавихад эндээс ингээд тавихад аягүй уртаа тавьчихсан хадан дээр гарч ирээд зөөл ингээд алхаал. Тэгсээр бурхан дээр очиж зогссон. Би ирлээ шүү гэж байгаа юм шиг бурхан дээр очиж зогссон. Тэгэхээр энэ нэг юм байгалийн сони зогтлоо. Тэгээд яг тэр үед бид нар нөгөө 6 сар тавьсан янгираас 2 юм ямаа, GPS-тэй 2 ямаа хоошоо хойд амир руу гарчид ирэхгүй байсан. Тэг чи одоо 6 сарын 17-ны алдад гараа авчихсан. Бид нар GPS-ээр хянаж байгаа шүү дээ. Тэгээ ерөөсөө огт ирэхгүй энийг одоо яаж наашаа шаханда өвлөөс өмнө шахчих юмсан гэд ярьж исэн чинь сүлдийг ачаал орж ирж байхад аймгийн төв рүү орж ирж байхад л манай одоо эндхийн байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч Мөнхбаатар заалгал биш. Нөгөө янгир чинь цогтуулын ороод ирсэн байна. Хүмүүс эндээс зураг бичлэгийг аваад нөгөө янгиртай хамт бөөндөө байна. Тэгэл GPS-ийн ороод харсан чинь яг цогтуулын ороод. Тэгэхэд ингээд 4 саргаар эзгүй байсан янгирууд яг сүлдийг авцархад сөргөн өмнөх 11 сар бүрэн бүрэлдэхүүнээр яг энэ цогтуулын ороод хурж зогсоод сүлдийг тасч байгаа. Яа. Тэгээ энэ зүгээр хүн хэлэхэд итгэхгүй итгэмээргүй юм шиг боловч яг нүдээр бодтоор харахаар байгаль дөөрөн гэсэн юм хилэмж байна. Бидний мэдэхгүй энэ далд хүн холбоо байна. 2023 онд яг анх 11 янгир ямааг булган ууланд нутагшлуулад тэгээ тэр цагаас хойш өнөөдрийн хүртэл хугацаанд одоо тоо толгойн 70 орчим болж нэмэгдсэн гэдэг энэ нэг талаараа маш сайн мэдээ гэж харж байгаа. Нөгөө талаараа бас нэг бэлгшээл талаасаа юу вэ гэхлээр ихэр төл 2 ч удаа гарсан гэдгсэн шүү дээ. Тэгээ янгир ихэрлэлж гарна гэдэг юу н хэр тийм ховор тохиолдол вэ? Яг уу ихэр төлөөд бол мэрсэр таардаг. Гэхдээ нийтлэг бүр ингээд ихэрлээд байдаггүй. 2-3-аараа юу? 2-3-аараа нэг ихэрлээд байдаггүй. Хаа нэг ихэр төл таарах бол байдаг. Гэхдээ энэ болгоолонд ирсэн анхны 11 янгираас одоо ингээ ихэр төл гарч ийн гэдэг чинь өөрөө болох бүтэх ажлын нэг өнгө гэж байна шүү дээ. Тэр талаасаа энэ уул усны эзэн савдаг ингэж сайхан хүлээж авч байгаа юм болов. Тэгээд одоо ингээд нэг зүйлийг харахад бид 3 жилийн хугацаанд энэ нутагшуулж байгаа янгируудтайгаа ингээ байнгын жилийн дөрөв улирал ингээ ажиглалтаа хийж хахад Богдхан ууланд намар цагийн хамгийн өнгөтэй тарга тавирхтай байгаа янгир Булган уулын хавар цагийн хамгийн тарчиг цагийн янгиртай яг адилхан хэмжээгээрээ тарга тавирыг өнгөрсөн үед. Өнгөрсөн жил энэний өмнөх жил чинь бол бас сүрхий зудтай байлаа шүү дээ Монгол орн даяар. Тэгэхэд энд адилхан байхад л энд ерөөсөө намрын тэр 4-5 сарын бид хэдийн камерын дүрс авахд ерөөсөө хаврын дүрс авах чи яг л намар цагийн янгиручиг ачин сайхан өнгөцтэй байна гэдэг бол энэ нутаг усны их сайхан зогцоод сайхан таарж байгаа болов гэж хараад байна. Тийм байна тий. Хоошид одоо тоо толгой өсөж үржих тэр үйл явцыг ер нь яаж авч явах юм бол ер нь ямар хөө тийм арга туршлага байдаг юм бол яг зөв энэ зэрлэг амттай өөрөө тоо толгоогоо бэлчээр өөрөө зохицуулдаг юм. Бэлчээрийн даас сэтрээд эхлүүл үржилд орхоо болоод өөрөө тоогоо зөвлөдөг. Ийм нарийн байгалийн өөрийн юм тэнцвэртэй байдлаа авч үлддэг юм нарийн экосистем байгаа байхгүй. Хүнээс ухаантай байна шүү дээ. Чин байгаль өөрөө гэсэн юм экосистем тааруулдаг. За нөгөө талдаа зөвхөн булгуул биш энэ янгирууд хоошоо 35-40 км газар очиж ийн бидний GPS-ийн мэдээг харах.
Тэгээ хоёр тийшээ бас 20 км ингээд өргөнөөр. Явж байна. Энэ том газар нутаг дээр явхад 100 өргөө тонны янгэр за 200 400 болсон ч ийм өргөө удаан нутагт экосистем нөлөөлөл байхгүй. За харин богдхан хоолнд байгаа янгэрүүдийн хувьд бол 400 гарсан байна. Хаашаашаа тэлэх боломжгүй болоод ирэхээр энэ үржилд орохоо болоод эхлүүл энэ харин хамгийн ноцтой асуудал. Экологийн коридор гэж юм байх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар даацаа итрүүл тэр амтжуур нутгаас илгээд нэг хэсэг нь гарч явах хэрэгтэй. Тэр экологийн коридор байхгүй болчоор үржилд орохоо болжоод ерөнхийдөө янгэрүүдийн насжилт нь өгшин болж бол 2-3 жилийн дотор энэ тоо хэд дахин унж орж ирэх. Ийм болгоомжл байдаг. Учираас энэ бол өөрөө зэрлэг амтны өөрийнх нь зүйл тогтол. За юун дээр богдхан хоолнд 2 жилийн өмнө богдхан хоолноос Төв аймгийн Эрдэнэсум руу таруу нутагт шуулж байгаа хүл явцдаар очиж би танилцж ирсэн. Тэгэхэд зөвхөн тэр тухайн аман дээр баригдсан тарууны дунд нэг ширхш мөндлөлтэй таруу байгаа гэж тийм. Тэр юу гэлж нөхөр нөгөө даас төрсэн. Үржилд орохоо үржилд орохоо болцсон байна гэсэн үг тийм. Тэр эн чинь юм чи тийм аюултай болж эхэлж байгаа. Тэгээд тэр чинь нөгөө сэргэж шít. Сэргэжүүлэлт хийж иж одоо ингээ мөндлөл дараагийн мөндлүүд гарч эхэлдэг байх жишээтэй юм. Тэгэхээр энэ зөвхөр хүн суурьшмал бий болоод хүн энэ тэндгүү дэд үтсэн юм цам харгуу тавиад суурьшмал болоод ингээ тусгаарлаад эхлэх тусам энэ ямар нэгэн экологийн коридорыг сэлгэн нутгшуулах байдлаар юм уу те. Нэг бол одоо бүр энэ амтаа өөрөө сэлгээ гараа явах боломжтойгоор дэд үтсийг төлөвлөх ёстой ч юм уу те. Энэ юмыг бол одоо хаана анхаарахгүй бол хүртэн ингээ байсан юм цаашдаа ингээ байна л гэж бодвол бид нар маш том алдаа гаргах чад гэсэн. Зарим хүмүүс тэгж ярьдгийг. Энэ янгирууд чи одоо хит их хэсэд энэ уулын экосистемийг сүрүүлчих юм шүү гэж. Эсвэргээр Монгол орны хэмжээнд нийтдээ 15,000 янгир байна. Гэтэл ямааны тооч нь бараг 33 сая байна уу? Тэ бараг 20 хэдэн сая ч байна. За тэр орчим байгаа шүү дээ. 20-30 сая орчим. 20-30 сая орчим байхад тэд одоо энэ бэлчээрийн даас байгаль экологт үзүүлж байгаа сөрөг нөлөөлийн талаар ярихгүй гайрнаа Монгол орны өнцөг боломжт нийтдээ байгаа 15,000 янгирт биологийн одоо экосистемийг сүрүүлчих гэдэг ийм айдас юм уу болгоомж байхаа нь хөрөө зарим талаар очир дутагдaltaй юм шиг харагдаад байна. Одоо жишээ нь янгирын хамгийн сайн өр нөлөө юу вэ нөхөр? Уулын тагийн үсийг эмийн ургамлыг идээд уулын бил хүртлээ явдаг. Өөрөө идээд үрээр нь өтгнөөр нь тэрний үр доошоо газрын бил рүү бууж ирдэг. Ховор эмийн ургамлын тархацыг нэмэгдүүлдэг. За энийгээр бол одоо хамгийн эрэг сайн нөлөөтэй гэж үздэг. За нөгөө талдаа энийгээ дагаад дархан цаас улаан номд орсон амт учраас энийгээ дагаад хамгаалт ирдэг. Орон нутгийн хамгаалт, олон нийтийн хараа хяналт, дээрээс нь төрийн хараа хяналт ирдэг. Тийм учраас энэ амтны нутгалж байгаа бүс нутаг өөрөө хамгаалт ордог. Тэгэхээр экосистемийн отоогийн багаас нь дуртуулахгүй авч үлдэхэд хамгийн том хамгаалтын үүргээ байгаль хамгаалагчийн үүргээ гүйцэтгэж байгаа. Өөрөө гүйцэтгэж байгаа амтан байна шүү дээ. Одоо яг ингээл зөвхөн янгир нутаглуулж байгаа одоо энэ ажил дээр л яг ингэж бэлгшээл гэдэг талаасаа ингээд та бүх зүйл утга учиртай ингээд явсан гэдэг чинь шүү дээ. Яг энэ янгир нутагшуулах үйл ажиллагаан дээр л ийм зүйл болоод байна уу? Ер нь таны амьдралд тохиолдож байгаа энэ бүхэн нэг тийм ийм одоо утга учир бэлгшээл гэдэг талаасаа байна уу? Би яагаад энийг асууж байна вэ гэхээр магадгүй хүн яг өөрт болж байгаа үйл процессыг утга учир гэдэг талыг ингээд олж мэдэх юм бол магадгүй хүн болгонд тохиолдож байгаа үйл явдал болгон ямар нэгэн утга учиртай байх юм байна да гэдэг юм би танаас ойлгохгүй юу? Ер нь ингэдэг штэ. Хүн нэг сайн зүйлийн талаар бодох, хэлэх, хийх гурав аль нэгийг хийх төдөд гэж байгаа. Ирээдүйд тохиолдох нэг муу үйл явдлыг асагдаж, нэг сайн үйл явдлыг нэмэгдэх. Эсвэргээр муу үйл хийх, муу хэлэх, муу зүйлийн талаар бодох гурав аль нэгийг хийх төдөд. Ирээдүйд тохиолдох сайн үйл явдлыг асагдаад нэг муу үйл явдлыг нэмэгдэх. Энийг үйл үүрэг гэж. Үйл үүрийн тойрог гэж. Тэгэхээр муу үйл хийхэд муу юм ярьж ийж, муу юм бодож ихээр 3 дахин хор уршигтай болж байна. Муу үйл хийхгүй ч гэсэн муу ярина гэдэг чинь тэрийг бодож шít. Дахиад ярьж ийн гэдэг чинь 2 дахин. Муу
хэлэхгүй ч гэсэн хийхгүй ч гэсэн дотроо муу юм боддог ч юм уу. Муу бодол тех нь ирээдүйд нь тохиолдох нэг сайн үйл явдлыг нэгээр хагаал нэг муу үйл явдлыг нэгээр нэмээд байна гэдэг шиг бидний энэ амьдрал тохиолж байгаа зовлон, жаргал бүх юм өөрөө бидний үүлийн үрээс гинжи холбоотой гэж ойлгодог. Тийм учраас энд бол одоо бүр илүүтэй нөгөө 40 гарсан цагаас хойш хүн ер нь их юм боддог юм байна. Хийж байгаа үйл болгоно илүү их бодож нөгөө холын бодол их бодож эхэлдэг юм байна. Миний өөр хүүхдэд энэ бүхэн би өөр хүүхдүүдэд юу үлдэх юм. Энэ улс орон ямар улс орон үлдээх вүлээ гэл их айгүй олон юм бод. Тэгээд энэ хийж байгаа үйл маань бусдад ямар тустай ах вэ те. Ер нь бол бусдын одоо сайн сайхны төлөө гэдэг юм бодол байхад ямар ч бэрхшээл өөрөө жижиг харагддаг юм байна л гэдэг юм аягуулсаа ойлгос. Тэгээд манай багш маань өөрөө бас гэгэнтэн багш маань бас энэ талаар байналдаг. Ямар ч ажил хийсэн бусдын төлөө гэсэн сэтэл тавьж байгаарай. Тэгвэл үүсчин сайн дэлгэрдэж шүү гэж. Тэгээ одоо ингээд яг энэ багшийн сургаалыг цагийн ямагт бодоол хийж байгаа юм болгон дээр ингээд бодоод ирэхээр илүү ингээд нөгөө хүний бодол их том болж эхэлдэг юм шиг. Зүрх их том болдог юм шиг. Жижиг бэрхшээл ерөөсө бэрхшээл биш болж өөрөгддөг юм шиг те. Нэгэсэндээ ингээд бүх юмыг ингээд гоё бусдын төлөө бодоод тахаар өөр тохиолж байгаа жижиг бэрхшээл ерөөсөө нэг тийм асуудал биш болж өөрөгддөг. Тэгэхээр тэрнээс хүн өөр аюух уран зориг авд юм байна. Дараагийн их гоё том үйл хийх юмсан гэдэг бодлыг илүү авд юм байна гэж ойлгосон. Таны одоо яг өнөөдөр ингээд булгууланд 4 дахь удаага нутагшуулж байгаа Янгир Ямаа төслийн үйл ажиллагааны дундуур та за ингээд энэ бол хаалтынхаа гэд хэллээ те. Төслийн ингээд хаалт болж байгаа маа гэ. Тэгэхээр энэ ингээд за булгууланд бол жишээ нь ингээд Янгир нутагшуулах үйл ажиллагаа ингээд дуусчихж байгаа маа гэж ойлгож байгаа. Тэгэхээр дараагийнх нь би нөгөө таныг байгаль дээлтэй үйл ажиллагаанууд дээр илүү их оролцоотой, илүү их манлайлалтай, илүү хүмүүсийг уриалдаг гэдэг утгаараа дараагийн ажил нь юу байх вэ гэдэг сонирхол төрөөд байна л да. Дараагийн ажлаа ерөнхийдөө бодод төлөвлөөд зургийн ажилд ороод бүр холбогдох газруудаасаа зөвшөөрөл авцсан явж байгаа. Тэгээд аливаа ажил хийхэд бас тодорхой хэмжээний тооцоо, судалгаа, мэргэжлийн хүмүүсийн оролцоо тэгээд тухайн чиглэлийн байгууллагуудаас зөвшөөрлийг авах шаардлагатай байдаг. Яг энэтэй адилхан Янгир төсөл өөрөө байгаль орчны яам, биологийн хүрээлэн, бас мэргэжлийн судалгааны байгууллагууд гэдэг аюул олон газартаа ингэж хандж зөвшөөрлүүд гараад ингэ явдаг. Одоо дараагийн ажил бол далаа багшийн нэг сургаал байт юм лээ. Хүнд буюу хийвэл ухаанд нь ном заа, тэ ном суул. Байгальд буюу хийгээл хэвлэлд нь устгах гэж. Тэгэхээр одоо дараагийн одоо төлөвлөж байгаа төсөл маань нутагтаа буюу Арангаан аймгийн төвшрүүлэхээс өмнө Бүрдний нуур гэж 20 жил өмнө ширэгдсэн. Тэгээ энэ нуураас сэргээхээр ингээд мэргэжлийн дагуулгаар зургийг гаргаад усны газраас дүнэлтээ аваа холбогдох зөвшөөрлөд авцсан. Энэ ажил руу бол орондоо намайг хүүхэд байхад хөөхөн тийм тойром нуур байсан. Тэгээ тэнд хүүхэд байхдаа морьтой голд нь орж тоглодог гэсэн. Орж их гүнзгий биш. Учраас орж их тоглодог. Тэгээ тэр нуур маань Бүрдний нуур гэж Арангааны төвшөөрсөн юм байсан. Тэгээ тэр нуур юм цагаан шавартай. Тэрэн дотор орж тоглодог. Тэгээ тэр нуур маань ширгээд 20 гаруй жил болж байгаа. Тэгээ энэ нуураа сэргээе гэдэг ингээд усны барилга боломжийн чиглэлийн мэргэжлийн компаниар зургийг хийлгээд усны газраас дүгнэлтээ аваад зөвшөөрлөмөд авцсан. Тэгээ энэ нуурыг одоо эрхчлүүлүүдэд сэргэв. Эрхчлүүлүүдэд гэж байгаа нь энэ өөрөө бас баггүй хөрөнгө мөнгө шаардлагатай учраас баггүй ажил болох бах. Тэг ямар ч tas энэ ажлаа эхлүүлнэ гэж зорьсон л ард нь гарна гэдэг ингэ бодож байгаа. Тэгэд ингийн тулд нуурыг сэргээд хэдэд арга байна. Нэг бол одоо үерийн ус тий үерийн ус цас мөсний усыг тогтоон барих нэг арга байна. Нэг бол худаг ус гаргах нэг арга байна. Нэг бол булгийг хийх хамгаалах. Ингээд нэг юм хэдэд арга байдаг. Тэр энэс хоёр арга нь харилж. Нэгд булгийг хийх нь хамгаалж чинь. Ягаад гэвэл булгийн их тэр мал очиж гიშгээд байхаар булгийн ундрагыг хаагаад идэв. Туураагаар хаагаад идэв.
Тэгэхээр булгын ихийг хамгаалаад урсцын сэргээгээд өгөхөр доор нь хөв цөөрмийн далан босгоод ирэх юм бол үерийн ус нь урсаад алгуулждаг биш. Булгын ус нь ч тэр бүгд ингээ хоригдлогдоод ингээд тодорхой хэмжээний усан сан байвал. Тэгээ одоо бид эдийн төлөвлөснөр бол хамгийн их устай жилээ хамгийн их айс аваа дүүрэхэд 1 сая куб метр одоо ус хоригдлуулах одоо тийм талбай ажлыг зураг хийгээд авсан. Энийг ирэх 1-2 жилдээ хийж дуусгана. Ягаад би 1-2 жилдээ гэж байгаа вэ гэхээр бас чамгүй төсөв зарцуулах юм байна. Чамгүй цаг хугацаа зарцуулах юм байна. Тэгээд яхав одоо тэгээд бас бодох юм штэ. Хаана гоё өөр шинээр нэмж байгаль дэлхий рүү чиглэсэн ямар ажил хийж болох вэ? Гол нь чинь би их гэдэг юм биш. Хүмүүсийг татчих. Тэ хүмүүс хамтдаа хийх хэрэгтэй. Мэдээж санаачилж байгаа хүний хувьд манлайлж тодорхой ачааны хүндийг үүрэх хэрэгтэй. Тодорхой хэмжээний тухайн орон нутгийн хүмүүсийг баг ч гэсэн оролцоог нь оруулж ил ингээ явал тэр хүмүүс миний юм бидний юм гэдгээр эргээд одоо натаас илүү хайрлаа. Бүгд адилхан хайрлаа. Тэгэл юм бол энэ ажил урт хугацаанд ингээд илүү их нутагшаад илүү их зөв болоод илүү урт настай болох юм болоо гэж боддөө шүү дээ. Монгол улсад ер нь яг тэр одоо ширэгсэн нуур цөөрмийг сэргээжсэн тийм туршлага байдаг уу? За юуны улсын төсвийн хөрөнгөөр бас нэлээдгүй ажлууд сүүлийн үед хийж байгаа юм. Тийм бас гоё юм лээ. Одоо хов хүмүүс иймэрхүү ажлууд руу нэлээд орох байхаа. Энэ одоо дэлхийн дулаарлын эсрэг бидний хийж чадах хамгийн том хүндрэлтний хийж чадах хамгийн том үйл бол энэ шүү дээ тийм ээ. За зөвхөн янгирч гэлтгүү байгаль дэлхийн ан амьтан биологийн олон янз байдал экологийн системд үнэхээр зүрх сэтгэлээсээ хандаж одоо тэр хайрлах мэдрэмжийг гаргадаг хүн юмаа гэж би бодож байна л да. Тэгээд энэ бол яг мэдээж хүн болгон тодорхой хэмжээгээр байгаа. Гэхдээ бүр үйлдэл хийтлээ ингэж одоо хүчтэй тань нөлөөлж байна л да. Тэгэхээр энэ одоо мэдрэмж энэ сэтгэл хаанаас ихтэй юм бол хаанаас гарддаг юм бол одоо нөгөө эрүүн чиний өөрийн гэсэн хоббитэй байх хэрэгтэй шүү дээ. Тэ. заавал Тэ. Мороо идэг байж болно. Гэрэл зураг сонирхдаг байж болно. Тэмдэг зөвлөлдөг байж болно. Яг тэрийн шиг миний хувьд хобби бол энэ. Байгаль дэлхий рүүгээ чиглэсэн сайхан үйл хийгээд тэрэнд олон нийтийг оруулаад тэрийг бодтойроо бий болгочоо тэрнээсээ кайф авах айгүй. Үнэнхээр гоё мэдрэмж авдаг. Тэгээд амьдрал бэрхшээлтэй юм толгор шүү дээ. Тэр үйл явцынхаа бичлэгүүдээ үзэхэд бас л нөгөө фул зэнийг аавна гэдэг шиг гоё болдсон шүү дээ бас айгүй гоё. Тэгэхээр ямар ч бэрхшээл байсан эргээд тэрийг эргээд нөгөө хийсэн үүлийнхэн бичлэг юм үзээ тэрнээсээ гоё уран зориг авахаар өшөө илүүхийг хиймэр санагдав. Өшөө илүүх ингээд нөгөө хүний харах өнцөг илүү өргөн болоод байгаа юм шиг санагдав. Зүрх их томроод байгаа юм шиг санагдав. Өшөө илүү бид юу хийж чадах уу гэдэг зүйл рүү л их боддог болд юм л шүү дээ. Эргээд нөгөө хүнийг өстө донтуулна гэдэг шиг юм байна лээ. Тэ. Энэ хүний хобби ч ер нь тийм шүү дээ. Яг тэрэн шиг л хоббитой болсон юм уу? Одоо ямар сайн да богдхан бол нүхтэй хамт чинь одоо ингээд суурьшмал байдал бий болоод бас нэлээд хэдэн 10 жил үүдэж байна. Тэгээд тэр нүхтэй хамт төвийн дэд үтс буюу одоо төвийн бохор татаж оруулах ажлыг 2 жилийн хугацаанд ингээ оршин суугчдаа нийлж санаачилж яваад тэгээ одоо улсын төсвөөс нэг ч төрний санхүүжилт гаргахгүйгээр 100 оршин суугчдын санхүүжилтээр ингээ 5-6 тэрбум төгрөгийн санхүүжилт босгоод одоо энэ ажлыг хэрэгжүүлээд боттоогоор хийгээд явж байна. Ажил маань одоо 50%-аас дээш гараа явж байна. Энэ наадмаар ихэд бид нар энэ ажлаа 100% дуусгах хэрэгтэй болж байна. Энэ юу хөөхөр богдхан уулын хөхтэй амыг хөрсний бохирдлоос 100% салгана л гэсэн. Тэр энэ чинь бас байгаль хийж байгаа ээлд айгууж холааж. Тэгэхээр энэ нэг хүний үйл биш. Тэнд орсон сууж байгаа хүн бүрийн үүрэг болж байгаа. Хүн бүр энэ үйлсэд нэгдэж байна гэдэг чинь өөрөө байгальд байж байгаа маш том буян баг. Ер нь яг ийм нэг олон нийтийн ажил хийдэг хүмүүс илүү тэрэндээ бүр ингээд нэг юм одоо муугаар хэлэх юм бол донтох нэг тийм юу ажиглагддаг байхгүй надаа. Яг гэхэлэр ингээд нэг ийм ажлыг эхлүүлсэн бол дараагийн ажлууд нь ингээд үргэлжлэл яваад идэв юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр бид нөгөө нэг та бол би бол их олонтойгоо ингээд
тэгжсэн шүү дээ тий. Яг одоо жишээ нь тэрний ингээд нэг бодит үр дүнгууд өгж байгаа ямар том ажлууд байгаа бол. Одоо ер нь бол яг хаа зүгээр яг нэг юм олон нийтэд босод руу хүмүүс рүү чиглэсэн бусдыг бодсон сэтлэр хийж эхэлсэн хүн эргээд тэрнээс гарч чаддаг гэдэг яалч үнэлтэй. Яалч энээсээ энэ том ажлынхаа ард гараад олон хүнийг баярлуулад олон хүний тусын тулд юм хийсний хар дээр энээс маш том кайф авдаг. Тэр мэдрэмжийг хийж үзсэн хүмүүс л илүү их ойлгодог байх гэж боддог. Тэгээ одоо яг ингээд дараагийн нэг том ажил дээр одоо битээр ирээ зогссон байж байна. Тэгээ энэ бол одоо 1976 онд энэ авцаам тавигдсан гэж үзвэл энэ үеэс ер нь суурьшмал бүс болж эхэлсэн гэж ойлгох юм бол энд анх удаа төвийн дэд өвчс орж ирж. Өмнө нь яадаг байсан юм? Өмнө нь бол одоо эн чинь нөгөө соруулн зайлуулах. Ингээд явна. Хуучирсан технологи. Ингээд зарим хэсэг нь хөрсөндөө шингээх байсан байгаа байхгүй. Тэгээ одоо ингээ анх удаа төвийн дэд өвчс буюу төвийн бохир орж ирж байна. Энийний араас цэврөөс дулаан оруулж ирж гэж байна. Ингээд энд яг одоогийн байдлаар нэг 454 нэгж барилга байна. Бид хүн тоолж үзэх. Тэгэхээр энэ бүх барилгыг төвийн дэд өвчстэй холбох ажлыг манай оршин суугчид манд нэгтгэж нийлээд 21 онд бидэд Нүхтийн амны орон сууц эмчилэгчдийн холбоо гэж төрөмс байгуулад тэгээ энэ дээрээ ерөөсө хоёр томнол зорилго тавьсан. Нэгдүгürt Нүхтийнхаа авцамын асуудлыг шийдэх, хоёрдугаарт энэ амны шээ нөгөө бүх барилгуудаа төвийн дэд өвчтэй болох асуудлыг дараа нь мэдээж тогтчлтын асуудал байгаа шүү дээ. Энэ үе шатаа явж байгаа. Хамгийн ихний ээлжинд бид хүн бол 2022 онд эндээсээ тодорхой тооны хөрөнгө төсвийг гаргаад энэ Яарамгийн замаас Нүхтийн зам хүртэл, Нүхтийн ам хүртэл 4,2 км замын зураг төсвийг өөрсдөөсөө мөнгө гаргаж хийлгээд магадлалаар оруулаад ингээд энэ зам яагаад тавих шаардлагатай болсон гэхээр энэний хоёр тал руу орон сууцнууд маш хэмжээтэй баригдсан. Нөгөө талдаа Нүхт рүү чиглэсэн аялал жуулчлалын алхагчдын цоо маш их нэмэгдсэн. Нүхт бол нэг хэсэг бол Нүхт гэдэг чинь Нүхтийн замтай газар хэлдэм байх гэдэг одоо тийм шог үг гарах хүртлээ явсан байхгүй. Тэгээ одоо бол ингээд манай Нүхтийн ам ямар нэгэн замын хувьд бол асуудал бас одоо дотор талын дэд өвчсийн асуудлаа шийдчих юм бол бид тэр дотор замын асуудлаа шийдчихнэ. Энэ дэд өвчс ингэж хийгдэх нь өөрөө Нүхтийг хөрсний бохирдлоос хамгаалах, гүний усыг бохирдлоос хамгаалах хамгийн том одоо ажил хийгдэж байгаа л гэж ойлгож байгаа. Бас л байгаль орчин руугаа чиглэж байгаа энэ ажил. Энэ яг энэ дэд өвчсийн ажил, шугам татаж оруулж ирэх ажил бол 100% олон нийтийн сан хүчилтер хийгдэж байгаа. Энэ наманд амьдарч байгаа айл өрх болгоны оролцоо итвэх санаачлагын үр дүнд энэ ажил хийгдэж байгаа. Тэгээд төрөөс нэгч төрөний хөрөнгө мөнгө татахгүйгээр одоо ингээ оршин суугчид анх удаа нэгж. Тэгвэл одоо энэ Нүхт рүү явж байгаа одоо зөв дөрөв гинэ зам. Тэгээ одоо яг энэ нөгөө нэг хөрсний бохирдлоос сэргийлэхийн тулд ингээ хийж байгаа энэ дэдүцсэн ажлууд чи ерөөсөө тэр чигээрээ яг нэг оршин суугчдын одоо хөрөнгө оруулалтаар гэж тодорхойлж болох юм уу те? Замын зураг төсөв магадлалын хан ажил нь оршин суугчдын хөрөнгө оруулалтаар. Энийг бид нар өөрсдөө зураг төсөв хийлгээд дараа нь нийслэл дүүргэр энэ хөрөнгийг 3 жил дараалж 3 өөр их усрээр тавилаад дуусгасан. Нэгсдөө оршин суугчдын Тэзэг нь бол юмуд нь гаргасан юм шүү дээ тий. Энэ дэд өвчсийн хувьд бол яг 100 оршин суугчдын санаачлагаар. Тэгээ эн чинь нөгөө анханасаа газар олголт нь өөрөө их замбраагүй явцсан. Тэгээ төлөлтийн үед бас зөв биш төлөлттэй ингэ явцсан учраас энийг энэ алдааны дундуур араас нь төвийн дэд өвчс орно гэдэг чинь бас амаргүй юм байна. Энэ дундуур тараас чөлөөлж орж ирэх, зураг хийлгэх гэл ингээл маш олон бэрхшээлүүд тулгарсан. Гэхдээ бид нар яг мэргэжлийн байгууллагуудаар зураг бүх юма хийлгээд, төсөв хийлгээд ингээд оршин суугчдаасаа хөрөнгө оруулалтаа татаад одоо энэ ажил бүхэлдээ яг хийгдэд дуусахад нэг 6 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт тэр хийгдэд дуусч байгаа. Тэгээ одоо ингээд ажил маань эхлээд сар гаруй ингээ хугацаа явж байна. Нийт ажлынхаа ер нь 40% руу орсон явж байна. Тэгээ одоо энэ ажил ер нь бол нэг энэ 10 сарын 1-нд гэхэд 100% дуусч байгаа. Тэгэх юм бол ингээд ямар ч таасан Нүхтийн ам 100% хөрсний бохирдлоос одоо хамгаалагдаж гүний зэнгэг усаа хамгаалж авч үлдэх юм л боломж бүрдэж байгаа. Тэгээ би энэгээр юу гэж хэлэх гээд байна вэхээр бид нар одоо юм бүхнийг дандаа төр шийдэх ёстой, уул шийдэх ёстой гэж бодоод байдаг. Гэтэл бид нар нэг гэрээсээ гараад нэг 50 алхмын
заагаал хашаанаасаа нэг 50 алхмын заагаал хүн бүхэн яг өөрийн бидний юм гэдэг юм сэтгэлээр хандаад эхлүүл маш их олон асуудлыг шийдэж болно гэх гэдэг. Ерөөсөө л энийг л хүмүүс их сайхан ойлгоосаа юм болгон дээр одоо зөвхөн энэ хашаан доторх л минийх энэ манай гэрэл минийх гэрээсээ гараад орцвол хүнийх энд яасан чамаа ахгүй гэдэг эндиг сэтгэлгээнээс нэг салаад миний юм бидний юм гэдэг сэтгэл зүгээр бүх хүн хандаад эхлүүл энэ улс орн чи шал өөр болоод ирнэ. Тэр гих мэтлэнгээр ингээд бид юу амьдарж байгаа орчиндөө өөрчилж чадах юм бэ гэдгийг хүн бүхэн амьдарж байгаа орчин тойрон болгондоо бодож үзвэл ямар нэг юм хийж болохоор юм байна гэдгийг бүгд л олж харж чадна. Ер нь бол хүн чадахгүй гэдэг чинь бол хүний чадрын төлөв биш шүү дээ. Гагцгүй чанд итгэл зүтгэл өрийн нэг л дуцлах гэж нэг өгдөг. Ямар ч ажиллаж чадна. Нэг чи өөртөө итгэхгүй нь хоёр чи зүтгэхгүй байна л гэсэн. Тэгм учраас ерөөс чадахгүй гэж бодох хэрэггүй. Үнэхээр нэг юм өөрчлөлтмөр санагдаад энэ ийм байж болмооргүй юм шиг санагдчихэл байгаа бол энд хамцаа шаналлаад орж л ах хэрэгтэй. За, хоёулаа ярилцлага өндөрлүүлье. За. Тэгээд Архангай аймагт нутагт маань манай нэвтрүүлгийн уран бүтээлчдийг маш их хүлээж аваад энэ гоё хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаарх мэдээллийг өгөх цаг завыг гаргасан маш их баярлалаа. Маш олон талын ач холбогдолтой одоо бэлэгдэл зүй гэдэг ч юм уу тэр оюунлаг мөн чанараараа нөгөө тэгүр нь байгаль эколог их дэлхий гэдэг утгаараа ч гэсэн маш юм чухал ач холбогдолтой ажлыг төслийг хийж хэрэгжүүлснээр тань үнэхээр их бахархлаа. Тэгээ цаашдын энэ ажилдаа илүү ханцыг шамлаад илүү их хүчтэй зоригтойгоор ихтгэлтэйгээр хийж хэрэгжүүлээсэй гэдэг. Тэгээ ерөн зүгээр би ямар дүгнэлттэй үлдэж байна вэ гэхээр тантай ярилцсан энэ хугацаанд байгаль дэлхийдээ ээлтэй тэгээд бусдын төлөө гэсэн ер нь яг энэ таны яг тэр хандлагыг ингэж мэдчихэд ер нь тэгээд яг ийм үзэл бодолтой хорвоо ертөнцийг ингэж харах нүдтэй хүний ажил үс за ийм л байхаас аргагүй мэн дэ гэдэг дүгнэлтийг та надад ингэж өгч чадлаа. Тэгээд мэдээж яг ингэж хийж хэрэгжүүлж байгаа ажил болгоно нь ирээдүй хожихоо төлөө, эх орныхоо төлөө, улс газар шорооныхоо төлөө байгаа учраас таны зорж байгаа бүх ажил ямар ч бартаа саадгүй амжилттай сайхан бүтнэ гэдэг тогтоосоо эргэлцэхгүй байна. Гэхдээ амжилт хүсье танд. Баярлалаа. Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. Ерөөл Батар шигэ. Баярлалаа. Тэгээд та бүхнийг манай Аранга нутагт зорж ирж өнөөдрийн янгар нутагшуулах үйл ажиллагаанд түүхэн гэрч болж оролцож бидний хийж байгаа энэ үйлдийг өөрийн цэнхэр дэлгэцээр Монгол орны өнцөг болон бүрт түгээн дэлгэрүүлж байгаа чин сэтгэлээсээ талархаж байна. Эндээс монголчууд маань ийм үйлийг хийж болох юм байна гэдэг санаа сэтлийг аваасан. Өөрийнх нь оршин байгаа нутаг орон бүртээ заавал амтны сэргээ нутагшуулдаг юм а гэхэд ядаж мод тарих, хөв зөөрөн байгуулах, байгаль дэлхийг хамгаалах, улгаан ан амтнтай тэмцэх, өгүүдэхэд тэмцдэггүй маа гэхэд өөрөө агнахгүй байхад л энэ ч том буюу. Тэгээд энэ үйлд нэгдэж энэ олон хүмүүсийг хойч үедээ үлдэх энэ хамгийн том өв бол энэ дэлхий, байгаль дэлхий. Тэгээд энэ байгаль дэлхийн ертөнцийн ганцхан хүн амьдардаггүй, байгаль дэлхийн ертөнц ганцхан хүн зориулдаг гэдгийг хүн бүхэн ойлгосоо. Тэгээд үргэлж хийж байгаа ажил үүс бүхнээ бусдын төлөө гэсэн сэтэл тавьж тэр сэтлэрээ сайхан буюу хурааж энэ хураасан буйнаараа нийтийн буйныг түгээн дэлгэрүүлж энэ Монгол улс мандан мадрах болтгоо гэж үсвэр байдаг. Уг нь бид нэр чинь эртнээсээ байгаль дэлхийтэйгээ ойрхон хамгийн ойрхон хүмүүс гэж ярьдаг. Тэрийгээ бас хэмбэ гэдгийг эргэнийг санаасаа тий. За баярлалаа. Баярлалаа. За